Сайн байцгаана үзэгчдээ, Номын ертөнцийн нэвтрүүлэг Интерном номын дэлгүүрээс уншийн урагшлын урайндаар хүрч байгаа билээ. Тэгэхээр дэлхийн нийтээр 6 дугаар сарыг сонсдог номын сар болгон тэмдэглэдэг. Тэгэхээр сонсдог номын ач холбогдлын тухай бид үзэгчдэд мэдээлэл өгөхөөр Монсодор хэвлэлийн газрын арт саунд сонсдог номын редакцийн эрхлэгч Амар санаатай ярилцсан байгаа юм. Тэгэхээр сонсдог номын тухай бас сонирхолтой мэдээллийг бидний ярилцлагаас хүлээн аваарай. За мөн энэ 7 өнөخت худалдаанд ирсэн байгаа олон шин сонирхолтой номын тухай мэдээллийг хүлээн аваарай. Ингээ бүгдээрээ нэвтрүүлгээ эхлүүлье. Уншийн урагшлъя. Номын ертөнцийн нэвтрүүлэг үзэгч уншигчдаа сонсдог номын тухай мэдээллийг хүргэхээр Монсодор хэвлэлийн газрын арт саунд студийн эрхлэгч Амар санаа гişтэй ярилцах гэж байна. Тэгэхээр танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр сонсдог ном гэхээр манай үзэгчид уншигчид маань машиндаа сонсдог, гар утсан дээрээ суулгаад сонсдог, интернетээс татаад сонсдог номуудынхаа тухай бодож байгаа хэл та. Хамгийн сүүлд ямар ном сонслооч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь энэ соёлыг миний мэдхийн танахаас нэлээд сайн төлхөө санал болгосон болов гэж бодож байна. Ялангуяа сонсох чиглэл рүү нийт хичнээн ном гарсан байт юм бол. За манай редакц 2010 оноос эхэл сонсдог номыг хийж эхэлсэн. Тэгээд одоогоор нэг 17-8 ном гарсан байгаа. Тэгээд онлайн худалдаагаар бол нэг 20 гаруй төрлийн номууд байж байгаа. Тэгэхээр би сонсогчтой сонирн байх болов гэдэг үгнээс сонсдог номын тухай жоохон тайлбарлаж өгье. Тэгэхээр сонсдог ном гэдэг бол 1930-ад оноос эхэлж үүссэн юм байна. Тэгээд энэний анхны зориулт нь бол ерөөсөө хараагүй хүмүүс зориулаад хараагүй хүн зориулж үүссэн боловч өнөөдөр одоо хэрэглэн тэр хараагүй гэдэг хэмжээнээсээ хальж одоо номын уншлагт хүмүүсийн ном унших хандлагт шинэ төвшлийг бий болгож байгаа, шинэ тийм унших хандлагыг бий болгож байгаа. Тэгэхээр сонсдог ном ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Зүгээр хялбарчилсан буюу сурчлагын зорилттой. Дэлгэрэнгүй буюу одоо номыг тэр чигээ байгаагаар нь одоо нэгсний цаасан дээр бууц өгүүлбэрийг тэр чигээр нь уншина гэсэн. Тэгэхээр ийм хоёр төрлөөр байдаг. Тэгээ сонсдог номын онцлог гэхээр нэгдүгээр цаг хугацааг маш сайн хэмнэдэг. Хоёрдугаар эрүүл мэнд нөгөө эко бүтээгдэхүүн гэж үздэг байгаль дэлтэй. Мэдээж цаасан дээр хэмлэхгүй байгаа учраас. За тэгээ сонсдог номын давуу талууд гэхээр нэгдүгээрт маш их хүртээмжтэй хамгийн сонин. Олуулаад сонсч болно. Гэртээ муу ажил дээр бөөнөрөө яваад компьютер дээр тавиад ч юм уу гэртээ сонсч болно. Эсвэл сургуулийн хүүхдүүд хичээлийнхаа нэг хэрэглэгдэхүүн болгоод хэрэглэж болно гэсэн үг шүү дээ. Багш нь одоо бидний үед бол багш нар ном уншаад өгчдөг гэсэн дээ. Тэгээд за энэ одоо текстээр дээр юу гарч байна вэ? Энэ зохиол дээр юу гарч байна вэ? Ярилцдаг байсан тийм. Гэтэл өнөөдөр одоо мэргэжлийн тийм үгийн утгыг одоо нэгсний аягүй сайхан хүүхдэд ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Тийм сайхан уншилтаар хүн төрнө гэдэг бол хүүхдэд унших ойлгох чадварт мэдээж нөлөөлнө шүү дээ, тийм ээ. Одоо хэр болгон тэр өгүүлбэрийн ингээд урлагийг чинь хийж чаддаг хүн гэж бас байна. Бага хийж чадахгүй хүн гэж бас байна шүү дээ, тийм ээ. Хоёрдугаар их авсаарах энэ бол ойлгомжтой тий. Сонсдог номын хэрэглээнд хүмүүс манайхаас сонсдог ном авчаад их миний машинд явахгүй байна гэсэн ч юм уу тиймэрхүү гомдлууд их ирдэг л дээ. Тэгэхээр энэ нь болохоор сонсдог ном гэдэг маань CD-н дээр MP3 файлаар шахагдж бичсэн байдаг. Энгийн одоо аудио CD буюу машинд ингээ хийхэр сонсдог CD-н маань 74 минут имжлэг багтдаг штеп. Гэтэл MP3 файлаар шахаад бичсэн зохиолдолд энэ зүгээр энгийн CD-нд 16 цаг имжлэг багтна гэсэн үг. Тэгэхээр яалтчгүй ямар нэгэн эргэлзээгүйгээр MP3 файлаар сонгох юм сонголт байдаг юм сонсдог номд бол. За дараагийнх нь эрүүл мэндэд маш их ач тустай. Өнөөдөр хараа мууддаг хүмүүс их байна те ном уншаад хараа муудсан. Ялангуяа номнууд янз янзын хэвлэлтэй форматтаар хэвлэгдэж болохоор те. Тэгээд дээрэс нь тоосны харшилт юм уу те. Тоос жорооны номноос таасны харшилттай хүмүүс байдаг штэ. Тэгэхээр эднэрт бол мэдээж эрүүл мэндэд авсаархан байж дарж байна. Хоёрт нь хэрэглэхэд их ахуйн одоо цэвэр байдалд бол нөлөөтэй юм биш тий. Олон дахин дамжаад уншсан номыг гар хөлөөр хэртэй бичмүүд ном дамжуулж уншихгүй ойлгомжтой. Ажлын нэгэнчээ харшилтай хүмүүс их болж байна тий. Тэгэхээр энд их авсаархан байдаг. Тэгээд хамгийн нэг сайн давуу тал нь тэгэхээр хүний одоо сонсох чадварыг маш сайн сайжруулдаг. Анхаарал төвлөрөлтийг маш сайн бий болгодог. Тэгэхээр яагаад сонсох чадварыг ном уншаад хүмүүс дэгдэг штэ. Ном тэртээ дөрөв ном уншиж байгаа юм чинь тэртээ дөрвөл хүмүүс өөрөө аягүй сайхан төсөөлөн боддог. Ургуулад боддог. Сонсдог номыг эсэргүүцдэг хүмүүс бас их олон байдаг. Тэгээд сонсдог номын давуу тал гэх юм бол ерөөсөө хүний сонсох мэдрэмж гэдэг бол хамгийн эрт хөгждөг. Мэдрэмжийн дундаас хамгийн эрт хөгждөг. Хий хөвлөд дураг бий бол 4 сартаа болоод сонсох энэ мэдрэмжүүл хөгжчихсэн байдаг тийм. Тэгэхээр хүүхэд дөнгөж төрөөд ихээс төрөөд бас байж байгаа хугацаанд хүүхэд дөнгөж гараад авийн орчинд амьдардаг шүү дээ. Тэр чинь мэдээж харахгүй байгаа учраас. Тэгэхээр сонсох чадвар гэдэг бол маш чухал. Дээрээс нь хүнд өгж байгаа тэр төсөөлөн бодох тэр фантаз гэж ярьдаг шүү дээ хүмүүсийн.
Одоо тэргүүгээр одоо хүмүүс тийм фантазинд одоо хөгжих хүмүүсийн амьдрал ч гэсэн мэдээж бас тиймэрхүү л байдаг гэж ярьдаг шүү дээ хүмүүстэй. Тэгэхээр сонсно гэдэг бол одоо хамгийн гайхамшигтай юм. Тэр хүний төсөөлөн бодох чадварыг маш сайн хөгжүүлдэг. Тэгэхээр хүмүүс юмыг анхааралтай сонссон юм өөрийн болгоод өөрийнхөө бодоод буцаагаад гаргаж ирдэг. Тэгэхээр энд бас тэр тархины үйл ажиллагаа дэмжихээс гадна ярих чадварт маш сайн нөлөөлдөг. Гэх мэтчлэн сонсдог юм магтаад яваад маш олон юм байна. Сонсохороо дамжуулаад хүний бие төрөнөөс нөө төсөөлөн бодох чадвар маш сайн хөгждөг. Тэгэхээр бид нэр заримдаа одоо би ч гэсэн ялгаагүй заримдаа ном уншаараа жоох нэг нуршсан хэсэг ч юм уу одоо нэг байгалыг төсөөлсөн хэсэг ч юм уу нэг тийм хэсгүүд байдаг шүү дээ. Эсвэл ойлгохгүй байгаа хэсгийг жоох орхиж яваад алгасчаа явчихдаг тий. Тэгэхээр тийм хэсгүүд бол айгүй энэ сонсдог ном дээр ямар гоё гаргаж өгдөг юм бэ. Тэгэхээр бидний нөгөө би түрүүний хэлсэн хүмүүсийн уншлагыг нэг түвшнээр ахиулсан гэдэг байгаа чинь тэр л юм байна л да сонсдог номыг. Одоо шиг бид нар номоо ингээл жоохон тиймэрхүү хэсгүүдийн нэг гүйлгээл харчаад тэгчээд буцаж харах шаардлага болдог шүү дээ. Түрүүн тэн дээр ч яатсан бэлээ гэтэл сонсдог номон дээр болохоор яг тэр нөгөө үгийн утгыг гаргаж агуулгыг гаргаж хэлж байгаа болохоор ерөөсөө тэнд тэр нөгөө миний ойлгохгүйсэн хэсгүүдийг ямар гоё уншаад өгчдөг юм бэ. Тэгэхээр л эн чинь нөгөө жинхэнэ тийм урлаг тэгээ хүний нөгөө уншлаганд гарч байгаа нэг төвшил гэдэг чинь байгаад. Хуучин үг хэллүүд үүдэг шүү дээ бид нар одоо. Тий. Яг ямар үе дээр нь юу гэж хэлэх, ямар аялгаар хэлэх хэвээр ингэдэг тий. Дээр үеийн кинонуудыг үзэхээр бид нарт бас их сонирн байдаг шүү дээ нэг. Тий. Сонин. Одоо хуучин юмнууд шинэ нэг болж харж байгаа юм шиг л тий. Заримдаа тэр кинонуудыг үзэхээр нэг өөр хүмүүс ч юм шиг биднээс өөр хүмүүс ч юм шиг өөр хэлээр яриад байгаа юм шиг юм нөгөө одоо хэлний аялга юм өмнө их сонирн байдаг шүү дээ. Тэд нэр энэ төр чинь нөгөө жүжигчид өөрсдөө мэддэг болохоор аягүй сайн яг тэр байгаа орчинд нь байгаа юм шиг гоё гаргаж чаддаг. Бид нар өөрсдөө уншаар энэ ч ийм л утгатай үг юм бах та гэл үгийн нөгөө хэрэглэх одоо орчин агуулгаа ч юм уу мэдгүйгээр дутуудын бүргэх бас тал ихтэй байдаг. Та сая хэлж илээ зохиолч өөрөө бас номоо уншвал их хүмүүс сонирхож уншдаг юм. Дэлхийн нийтийн чиг хандлага гэж байна. Манай тэгж уншиж байгаа зохиолч ч юм уу гэдэг юм уу яг тийм тохиолдол байна уу танай редакцаас хийсэн тийм ажил ч гэдэг юм уу. Одоогор бол би ерөөсөө тийм Монголд боллогтой яагагүй байгаа сонсоогүй. Тийм. Тэгэхээр нөгөө төрөний хэлсэн тэр өндөр шаардлагууд байгаа шүү дээ. Одоо хүнд яаж даадаг хөрөхгүй, яаж зөв хөрөхгүй, уншина гэдэг чинь тийм амар ажил биш тийм ээ хүнд хөрөгдөг. Тэгэхээр энийг бас мэдээж тодорхой шаардлага хангасан өөрийгөө бэлтгэсэн байж ижил хүмүүст хүрэх байх л та. Зүгээр л энэ чинь миний зохиол юм чинь гээд хаа хамаагүй уншиж бас болохгүй шүү дээ тийм. Дээрэс нас нөгөө гадаад хэл сурж байгаа ч юм уу одоо монгол хэлийг нөгөө гадаад амьдардаг хүмүүс шүү дээ бас тий. Монгол хэлээ сайн мэдгүй тэр сайхан нөгөө баялаг хэлбэрээр нь ашиглаж чаддгүй тий. Өдөр болгоныхоо хэрэглэн тэр сайхан үгнүүдийг хэлж чаддгүй ч юм уу тийм хүмүүс байгаад байдаг. Гэтэл энд чинь тэрийг сонсох ямар гоё гэж бодно. Тэгэхээр яг тэр нөгөө гоё зөөрлөө тэр сайхан хэрэглэдэг бид нар одоо өдөр тутмынхаа хэрэглэнд хэрэглэдэг хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ тэднийг их гоё яаж донжинд харуулж хэрэглэх үү тэр үгнийг яаж утгыг нь ойлгохгүй гэдэг бол монгол хэл сурж байгаа гадаадынхан байтугай зүгээр монголчууд өөрсдөр маань ч их айгүй хэрэгтэй. Дэлхийн нийтээр яг сонсдог номыг 6 сарыг бол ерөөсөө сонсдог номын сар гэж тэмдэглэдэг юм байна. Тэгээ одоо 100 болж байгаа учраас тэгээд 6 сар болж байна. Тэгээд хүүхдүүдэд сургуулийн хүүхдүүд хичээл намарсан байгаа. Манайх хүүхдэд зориулаад 2 сонсдог ном хийсэн байгаа. Эхнийх нь болохоор энэ сундуугаа энэ эргэцэн хэр шиг ишлээчээ төрсөн гэдэг. Энийг бол хэрэглэгч маань нэлээд сайн мэддэг болсон байна. Тэгэхээр энэгээр энэ номоор олохоор бид нар дамжуулаад зохиолын гол агуулга нь гэхээр нөгөө байгалийн дуучмыг хүүхдэд сануулгах зорилготой бага насны хүүхдүүд, цэцэрлэгийн хүүхдүүд цуурай гэж яг юу хэлээд байдیں۔ Тийм ээ. Шөнийн одоо байгалийн чимээ, өдрийн байгалийн чимээ хоорондоо ялгаатай байдаг. Тэгэхээр энэ талаар хүүхдүүдэд одоо нэг их сахилахгүй тийм ишгний тухай дамжуул одоо зохиолоор гол дүр нь болсон тийм ийм зохиолоор дамжуулж хүүхдүүд байгалийн дуучмыг таниулах зорилготой. Дараагийн маань энэ шөнийн амьтад гэсэн таны мэдгүй сонсдог ном байгаа. За энэ ном дээр болохоор одоо шүн болгон амьтад унтдаг юм уу гэдэгтэл шүн унтдаггүй амьтад байдаг юм уу те. Тэгээ яагаад тэд нар шүн унтдаггүй юм? Юугаараа онцлог болохоор ингэж шүний амьтад гэж нэрлэдэг. Тэдний амьдрал нь бидний хаж яг юугаараа онцлог юм гэдгийг тайлбарлах зорилготой юм хоёр хүүхэд багштайгаа хамт шөнөөр шүн ингэж ууланд аялал хийж байгаа. Тэгээд тэднэрт зохиолдсон үйл явдлуудыг өөрсдийнх нь сонирхлын асуултаар эргэж хариу өгч байгаа тийм таны мэдгүй зохиол байгаа. Тэгээд хүүхдүүд бид нар ч одоо 100 болохоор ганц сайхан үйлрэл маань эхэлж байна. Тэгээ бүгдээрээ байгальтаа гардаг шүү дээ. Тэгэхээр энийгээ сонсоод дээрээс нэг бодитоор тэрийг бас харж үзэх боломжтой. Хүүхчээр нь өөрөө мэдэрчээч тийм ээ. Хамгийн сайн юмыг ойлгож авдаг шүү дээ. Тэгэхээр энийгээ сонсоод шүн яагаад үнийг унтдаггүй юм бэ гэд шөний явж байгаад үнэхтэй даралж болно тийм ээ. Гэх мэтчлэн хүн олж авсан мэдлэгээ туршлага дээр яг өөрөө хараад мэдэх боломжтой л доо. Тэгээд дээрээс нь бас хүүхдүүд маань юм сонсох их дуртай шүү дээ. Ялангуяа гар утсан дээр хөгжим сонсох дуртай байдаг те.
Энэ магадгүй нөгөө гар утсан дээр татаж авах гэж юм уу тийм онлайн төлбөрөөр байгаа юу? Одоо бид түрүүний хэлсэн нөгөө сонсдог номын формат маань MP3 гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр MP3 формат гэдэг бол өнөөдөр онлайн хэрэглэж байгаа бүх газар хэрэглэдэг. Одоо жишээлбэл заримдаа утсан дээр нөгөө аудио ч юм уу CD-н дээр явж байгаа дууг утас руу хуулахад заавал тэрийг конверт хийх одоо хөрвүүлэх шаардлагатай болдог шүү дээ MP3-аар тийм ээ. Тэгэхээр энэ бол тэг шаардлагагүй. Энэ зүгээр хэрэглэхэд аюулгүй хамаархаа. CD-нд компьютертэй хийлээ зүгээр бид нэр ямар нэг юм кофе фаст хийгээд хоёр дэш нь хуулаад тавьчихдаг шүү дээ. Яг тэрэн шиг хэрэглэх учраас ямар нэг хэрэглэгчдэд ийм хүндрэл гаргах ч юм уу тийм асуудал юусе байхгүй. Би яг энэ номын яг ийм хэлбэрт нь дуртай. Тэгээ танаа ном 17 хон ширхэг гараад өөр хэлбэрээр сонсдог ном маань уншигч сонсогчдод хүрдэг болно гэсэн мэдээ сонслоо. Яагаад тэгж шийдвэ? Тэр тухай бас тайлбар өгөөч. Манай хуулийн газрын одоо сонгодог уран бүтээлийн сонгодог гэд 50 бот байдаг шүү дээ. Тэднийг бид бүгдээрнгийн сонсдог ном болгоё гэсэн одоо зорилготойгоор ажиллаж байсан. Тэгээд одоо цаг үеийн хэрэглээний одоо хэрэглэгчдийн маань хүсэл сонирхлоос шалтгаалаад бид нар онлайн хэлбэрээр хийхээр болсон. Тэгэхээр эдний хүсэлт нөгөө сонсдог номыг хүсэж байгаа хүмүүсийн ихэнх нь бас гадаад оронд байдаг хүмүүс их байдаг. Тэднээс авах одоо хүсэлтүүд маш их ирдэг. Тэгэхээр онлайн хэлбэрт оруулж байгаа бол заавал тэр хүн тухайн энэ номыг тэр чигээр нь одоо 8-9 мянгаар авахар биш. Өдөртөө 500 төгрөг 100 төгрөгөөр авах боломжтойгоор тийм хөлбөрийг сонгож хэрэглэгчтэй жоохон өтгөн болох байдлаар л хийж байгаа. Тийм байна. Нэг талаараа бас бодоод үзэхэд нэг бүлгээр ч юм уу өдөр болгон тийм. Яг хэрэгцээтэй тухайн үед яг тэрийг сонсомоор байна гэсэн үедээ ч юм аваад сонсдог ч юм уу тийм байдалтайгаар арай жоохон хэрэглэхэд арай хялбар болохоор ч юм уу та тийм артуулж тэгээд одоо дэлхийгээр таран зугаа монголчууд бүдэрд хөрөх зорилготой. Намаа хөрлөх зорилготойгоор. Танаа номын бас уншилтууд их гоё санагддаг л та. Ямар хүмүүстэй хамтарч ажиллаад ийм сайхан номууд бүтээгээд өгнө. Бид нар энэ ажлаа сонсдог ном болох ажлаа Монголын олон нийтийн радиотой хамтарч хийсэн байна. Тэгэхээр нэг талдаа радиогийн алтан фондыг баяжуулах зорилготой. Нөгөө талаар манай номын одоо бид номоо хүмүүст хүргэх цогч хэрэг талаас нь бид нар хамтарч ажилласан ийм төслийн ийм ажил явагдаж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр сонсох номоо маш сайн сонгодог. Нэгдүгээр ямар номыг яг хизээ яг ямар номыг хинт гаргах уу гэдгийг хоёрдугаар уншиж байгаа хүмүүст маш их анхаарал тавьдаг. Яг хинээр энэ зохиолыг унших хэрэгтэй гэдэг. Бусдаар одоо гадуур унших дуртай хүмүүс ч юм уу тийм ээ. Ном унших дуртай сонсдог номыг уншчихъя гэж одоо хүсэл тавиад манай дээр би уншмаараа нэ гэж ирдэг хүмүүс их олон байдаг. Тэгтээ энэ маань одоо тийм хүссэн хүн болгоны одоо сонсоход тийм их амархан юм шиг сонсогдож магадгүй. Тэгтээ тийм болов ш. Энэ бол тийм амар ажил биш. Ном уншихад л одоо 4 цаг уншаад хүний хоолой цуцдаг штэ. Тэгээд ер нь л нөгөө ном уншдаг хүмүүс ч гэсэн тэгж ажилдаг тий. Тэгэхэд яг энгийн хүн 2 цагч яг номыг уншиж чадахгүй ер нь бол яг минь төвшин. Тэгээд дээрэс нь энэ өвөлгийн урлаг гэдэг чинь өөрөө их асар том урлаг шүү дээ. Зүгээр нэг сонирхоод бас уншина гэдэг бол одоо нэг би одоо ямар нэг нэгтлэнгийн мэрэгчлгүй байж тайлан гараа сууж байгаа гэдэг тэл нэг ялгаагүй тийм одоо нэг зүсний мэрэгсэн нарийн мэрэгчл учраас энийг бас хүндэх хэрэгтэй. Нэгдүгээр хоёрдугаар бас сайн ойлгодог байх хэрэгтэй. Тэгэхээр уншиж байгаа гадуур би бас сонсдог ном өөрөө хийж байгаагийн хувьд гадуур гарч байгаа сонсдог номнуудыг сонирхох ч юм уу тийм гадна дотны юмнуудыг үзэж шаарддаг л да. Ер нь бол дэлхийд сонсдог номыг өөрөө уншсан тийм зохиолчд байвал их сайн байдгийн байна л да. Хүмүүсийг сайн сонирхдаг. Гэхдээ тэр болгон тэр зохиолч нь бас л өвөлгийн урлагийн мэргэжлийн жүжигчин ч юм уу тэр ажлыг хийдэг хүн биш учраас хүмүүст бүрхтэй их маруухан байдаг юм байна. Тэгэхээр их сайн өөрөө тийм үг хэлээ сайн хэлж чаддаг тийм ээ. Одоо унших чадвар нэг өндөр хөгжсөн эсвэл өөрийгөө бэлдэж хагаад өөрөө зохиолч өөрөө уншвал хүмүүстийг сайн хүрдэг юм байна. Хоёрдугаарт яг бидний одоо хийж байгаа зарчмаар уу юу? Одоо мэргэжлийн жүжигчид унших хэрэгтэй юм. Тэгэхээр мэргэжлийн гэхээрээ зөвхөн тайсан дээр гараад уншаад идэх хүмүүс бол өөр. Тэгээ нэгэнтээ радио телевиз гэж хоёр байгаагийн учрыг бол хүмүүс бас мэдж байгаа бах тийм. Тэгэхээр зүгээр радиогийн одоо хөтлөгч гэдэг нь шал өөр уншдаг. Гэтэл зарим манай бас хүүхдийн сонсдог номыг хийж байгаа хүмүүсийг ингэж сонсохоор тэр үрлгэрүүдийг одоо хүүхэд зүгээр сонсоод суух биш тэр дуу хоолойноос найж очмоор жишээлбэл заавал мангас ихээр тайзан дээр ингээд өөрийгөө тайзан дээр байгаа мэт тэр төсөөлж хүний чихэнд хүрж байгаа ш нүдэнд хүрж байгаа юм шиг бодож одоо уншсан тийм айхтар амар одоо үг хэлэхдээ ч юм уншсан тийм юмнууд их байдаг л да. Тэгэхээр яг нөгөө сонсдог ном гэдэг чинь ямар зориулалтаар хийгддэг юм бэ гэдэг бүтээгдэхүүнээ учрыг бас аягүй сайн ойлгож авах хэрэгтэй тийм. Манай сонсдог ном гэдэг нь жоохон шин байгаа шин одоо хийж байгаа бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр хэрэглэгчд маань ч гэсэн бас шин хандж байгаа учраас сонголтонд нь бас төхөн болох үүднээс би эдгэрийг л хэлж байна. За баярлалаа. Тэгэхээр 6 сар
сонсдог номын сар энэ сард бас сонирхуулан танилцуулсан бас таны яриа манай үзэгчдэд бас сонирн байсан бол гэж бодож байна. Танилцуулж байгаа эдгээр бүтээлүүд ч гэсэн эцэг эхчүүд маань хүрч хүүхдүүдэд сонсгох баах зуны амралтын илүү өөр бүтээлтэй өнгөрүүлэх болов гэж бодож байна. Тэгэхээр та бүхний ажилд амжилт хүсье. Одоо редакцаас нь өшөө болон гоё бүтээлүүд гарахыг бид хүлээж байя. За баярлалаа. Тэгээд нэмээд хэлэхэд манай нөгөө номын сонголтууд дотор 10 жилийн хүүхдүүдийн заавал унших ёстой номын жагсаалтууд гэж байдаг шүү дээ. Тэр номд жагсаалтууд дотор багтсан номууд маш их байгаа. Тэгэхээр бүгдээрээ энэ 6 сар гэдэг нь сонсдог номын сар. Тэгээд та бүхнийг энэ сайхан удирлыг сонсдог номтойгоо амрангаа альжаалаа тайлангаа номтойгоо хамт өнгөрөөгөөрэй гэж хүсье. 20 жилийн туршлагатай ихцээс эмнэлэг 2015 оноос Японы эрдэмтэн профессор Шимоногийн удирдлагын дор каристод буюу шүдний цоорлын үйл явцыг тогтоох төсөл, солонгосын имплант сулгах, Германы хиймэл шүдний цоо шин технологиг нэвтрүүлж Монголдо анхдагч боллоо. Бид шүдний эрүүл ахуйн цоо шин 90 үнийг эхлүүллээ. Найрсаг үйлчилж насан туршийн нэмсэглэл бэлгэлнэ. Эрүүл мэндийг дэмжигч Aqua Fitness. Интерном номын төлөөрөөс шинэ номын мэдээлэл үргэлжлэн хурж байна. Тэгэхээр энэ 7 ногт нэгэн шинэ сонирхолтой ном худалдаанд ирсэн байгаа. Тэгэхээр номын тухай мэдээллийг өгөхөөр Жангар хүүхдийн номын одоо редакцийн редактор Түр Мөх хүрэлцэрсэн байна. Энэ өдрийн минь төргий. За баярлалаа. Энэ өдрийн минь төргий. 365 үдшиг гэсэн бас гоё ном гарсан байгаа. Тэгэхээр энэ номын хариуцлагатай редактор зураачаар бас ажилласан байна. Номоос бол авах санаа сэтлүүд нэлээх байсан. Би бас танилцсан. Ялангуяа эцэг эхчүүд маань орой болгон хүүхдүүдтэйгээ ажиллах, энэ номыг хэрэглэх нэг юм боломжийг бас та бүхэн санал болгож байгаа юм байна. Номын тухай бас дотоод мэдээлэлээс нас үзэгчдтэй хуваалцаач. За манай 365 ерөнхийдөө сүүлийн 2 жилийн хугацаанд манай редакц бүтээлээ. Тэгээд ерөнхийдөө номд орсон агуулгын хувьд бол Монгол ардын үлгэр, дэлхийн одоо үлгэр домог, тэгээд дэлхийн шилдэг зохиол үлгэрүүд гэсэн иймэрхүү маягаар ингээд ерөнхийдөө номоо агуулгыг бүрэлдүүлсэн. Ерөнхийдөө Монгол ардын 120-аад үлгэр, 20 үлгэр, тэгээд бусд бол ингээд дэлхийн шилдэг үлгэрүүд, домог үлгэрүүд ингээд багтсан байна. Тэгээд дээр нь нэмэгдээд одоо онцгой, дуу шүлэг гэсэн ерөнхийдөө бол ингэж багтаж ороод яг хөө ерөнхийдөө сарын эхний үлгэрүүд нь бас нэг жоохон нэлээд том цай эзлэхээр тэгээд тэр дотор бүтэн сайнны үлгэрүүд ч бас байгаа. Зургийн хувьд бол 700 гаруй юм зурагтайгаар бүтсэн. Мэдээж ингээд гадны үлгэрүүдийг бол ерөнхийдөө тэр түүх хувцсныхаа солиос шалтгаалаад бол судалгаагаа бол мэдээж хийж байгаа л да. Гэхдээ бол зөв цэвэр ингээд манай өөрсдийн зураач нар ингэж зурсан болохоор зурсан нь бас нэгтлээ тийм даваа онцлогтой болсон. Монголд бол анхных гэж байгаа. Асар их хөдөлмөр ордог юм байна. Хоёрд ч би нэг ийм юм хэлмээр байна. Хүүхдийн аз жаргал гэж юу вэ? Тийм ээ. Тэгэхээр тэр бол мэдээж аав ээжээрээ үлгэр уншуулах, гэр бүлээрээ байх бол аз жаргал байхгүй. Тэгээ би номыг бол хүүхдүүдтэй гэр бүлдээ Монгол хийж байгаа юм тийм. Гэр бүлд бол аз жаргал хүсье гэж хэлмээрсэн надад байгаа байхгүй. Жаргалын ном биш үү? Тэгэхээр зэрэг ердөө 15 минутыг 10 минутыг ч юм уу тийм нэг үлгэрийн үргэлжлэх хугацаанд хүүхдтэй уншиж өчөөд тэр үлгэрийн хандлаар ярилцсана гэдэг бол нэг хүүхд тэрийг нэг одоо чин сэтгэлээсээ хүсэх, мөрөөдөх тийм ээ. Энэ бол тийм ярилцлаган дээрээс бүтэх юм байна. Энийг бол тэр чигээр одоо дэлхийн сонгодог уран зохиолыг бол нэгхэн хуудсан дээр багтаана гэж ерөөсө боломж байхгүй байхгүй. Тэгэхээр зэрэг юу бид нэрэн дээр ингээд тэр үлгэрүүд ингээд оруулсан байгаа нь зөвхөн тэр сэтлийг өгөх гэж. Энэ бол яг үлгэрийн уншлагын ном биш байхгүй. Зөвхөн тэр хүүхдтэйгээ ярилцдаг, хүүхдтэйгээ хамтдаа байдаг, тийм ээ хамтдаа хүсч мөрөөддөг. Тийм зорилготой. Орой болгонд нэг сайхан үлгэр сонсоод хүүхд маань ээж автагаа цагийг өнгөрөөх нь. Дээрээс нь тэр сонссон үлгэрэл хизээч мартагдахгүй. Тий. Өө дахиад том болсныхаа дараа хүүхдтэй ч тэр ярьж өгч магадгүй. Ер нь бага байхдаа сонссон үлгэрийг хүн мартд юм уу? Тий. Одоо би бол чинь бол одоо бид нар бол одоо ингээд номтой орох тийм хүмүүс бол энэ мартдаггүй шүү дээ. Мэдээж тэгэл за үлгэр бол худлаатай гэдэг хүмүүс бол байхыг үгүйсэхгүй. Ягаад гэвэл тэр өөрийнх нь амьдралын хэв маягт тэр бол таарахгүй байгаа байхгүй. Зүгээр бас нэг тийм оюун санааны тийм ажил төрөл эрхэлдэг хүмүүс бол тэрийг болоосоо мартахгүй. Зүгээр хоёрд ч бас хэлэхэд нь одоо ингээд гадны юм үлгэрүүд ингээд уран зохиолууд бүтнээрээ орох боломжгүй гэсэн чинь одоо ингээд маш багасгаад ингээд оруулчихаар зэрэг тэр хүүхд тэрийг дахиж унших сонирхол төрдөг. Мэдээж ингээд өдөр болгоных нь ингээд он сарыг ингээд тавьчихсан болохоор зэрэг бол энүүгээр уншна гэсэн үг биш л те. Хүүхд өөрийн зурхт ихтэй болохоор зэрэг би энэ үлгэрийг л уншуулмаар гэдэг юм. Сонгох нь шүү дээ. Тий.
байгаасаа гэж бас би хүсэж байна. Яг зөв 365 үдшил ээж аавд нутагтлаг бол тэр мессеж чад байгаа байхгүй. Онцгой яагаад оруулсан бэ гэвэл зачийн үлгэрийг онцхыг таагаараа тийм ээ. Тэгээ хойлоо дахиад эргээд номтой уулзгараад зэрэг ярилцъя та. Тэгээд эндээ ингээ номдоо хоргодох хүүхд тийм ээ. Тэгээ бодох тиймэрхүү зорилготой ингээд шинэ онцгонд орсон шинэ шүлгнүүд орсон бас. Энэ болохоор зөв одоо ингээд өмнө дуулагдчихсэн дуу шүлгээс илүү бас нэгтлээ шинэ шүлэг оруулсан байгаа нь бас уран бүтээлчдийнхаа шинэ шүлгийг таниулъя гэсэн бас юм зорилготой байгаа. Манай одоо 10-аад энэ зураач нар одоо 2 жилийн хөдөлмөр орсон. Тэгээд чи мэдээж их зурагдаг чинь тийм амархан биш болохоор тэгэл өдөрт 1-2 зураг зурдаг ч юм уу. Гिचээний 700 гаруй зургийг бол тийм хэлбэр тусахгүй л дээ. Тэгээд бас их хөдөлмөр орж бүтээлээ. За тэгвэл 365 үдшийн турш гэр бүлтэй аз жаргалыг бэлгэлэхийг хүсэж байгаа гэр бүлүүд за эцэг эхчүүд маань хүүхдүүдтэй бас энэ номыг сонирхуулж уншиж бас нэг шин соёлыг бас гэр бүлдээ нэвтрүүлээрэ ялангуяа ном дагсан шин соёл гэж би бас ойлгож байгаа энэ номыг. Эртнээсээ өвдөцөөсөө одоо бүхэл түүхэн цаг хугацааны туршид бол бид нар үлгэр сонсчихсон тийм уламжлалтай ард юм баггүй. Тасарсан гэж бол би хэлэхгүй. Энэ бол шин давлгаа гэж тэр өөрөө ч хэлсэн бол их надад их тийм оновчтой хүч санагдаж байна. За 365 үдш гэсэн энэ ном маань интерном номын дэлгүүрт энэ 7 өнөөс эхлэн худалдаалагдаж эхэлж байна. 2 жилийн турш Жангар редакцийн маань бас хүч сэтгэл одоо бүхий л одоо боломжоо дайчлан та бүхний гэр бүл аз жаргалыг бэлгэлэхээр бүтээсэн ийм ном байна. Тэгэхээр энэ номыгоо эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ ажиллах цаг зав одоо болгож сонгоосэй гэж хүсэж байна. Та бүхний бас сонголтонд энэ номыг өргөн барьж байна. За энэ ном интерном номын дэлгүүрт худалдаалагдаж байна. Тэгэд яриа өгсөн төр мөхтө баярлалаа. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Номын ертөнцийн нэвтрүүлэг интерном номын дэлгүүрээс үргэлжлэн хурж байна. Тэгэхээр дараагийн хэлцүүлэх гэж байгаа ном бол Мос өдөр хэвлэлийн газрын түүхийн редакцээс эрхлэн гаргасан нэгэн шинэ ном байна. Тэгэхээр номын тухай мэдээлэл өгөхөр тус редакцийн одоо редактор Уган Баяр хүрэлцэн иржээ. Тэгэхээр энэ өдрийн минь төргий. За баярлалаа, энэ өдрийн минь төргий. За номын тухай мэдээлэлхөөс эхлээд урьдлаад зохиогчийн тухай мэдээлэл өгөх хэрэгтэй багтай. За зохиогч нь бол Английн аялагч, түүхч, зохиолч Джон Мэн гэж хүн байгаа. За энэ хүн бол ерөнхийдөө Монголын түүхийн холбогдлолтой Хувлаа хаан, Марко Поло гэх мэт маш олон Чингис хааны манлайлалын нууц гэх мэтүүд маш олон ном гаргаж ирсэн. За энэ хүний бол Чингис хааны манлайлалын нууц гэдэг ном нь бол манай уншигчдад хүрсэн байгаа. За энэ хүний хоёр дахь ном болох энэ Чингис хааны амьдрал ба үхэл ирээлт гэдэг ном бол одоо хэвлэлтээс гараад өнгөж уншигчдын хүртээд болох чинь. За энэ хүн бол энэ номоо бичгтээ өөрөө 2002 онд Монголд бол ирсэн байгаа. Монголд ирж Чингис хааны холбогдлолтой түүхэн дурсгалт газруудаар очиж үзэж тэр тухайн тэмдэглэж түүхэн тэр газруудаа түүхийн баримтаар нь баяжуулж дэлгэрүүлж уншигчдад илүү арай сонирхолтой байдлаар нэгсний номыг зүгээр биччих биш тэр газруудаа аялж явахын хайж уур номоо бичижсэнээр маш тийм сонирхолтой ном болж гисэн байгаа л да. Юу гэж юу байсан, ямар учиртай байсан гэж явсан хүн дараа нь яг энэ хүний мөн чанар нь юу байсан, энэ хүн амьдрал нь яг яаж явсан, энэ хүнийг одоо монголчууд яг юу гэж үзэж байгаа юм. Энэ номны нэрэн дээр ч гэсэн байгаа л да. Иргэн ирэлт гэдэг нь бол яг одоо энэ хүмүүний одоо тэр оюун санааных нь үзлэн ч юм уу те монголчуудын дунд ямар хөө байдалтай байгаа. Ер нь дэлхийн ертөнцийн хүний одоо хэрхэн хүлээж авч байгаа юм гэдэг нь ерөөдөө тэр талаас нь хойноос нь ирэл хайгуул хийж ерөөдөө хайж бичсэн тийм ном байгаа л да. Редакторын хувьд хэлэхэд Чингис хааны тухай бидний мэддэг мэдлэгээс өөр ямар шинэ мэдээлэл энэ номон дээр байна? Ерөнхийдөө бол одоо бидний мэдээр бол Монгол хэл дээр бол Чингис хааны тухай зөвхөн гэхэд бараг 2-3 мянган ном байгаа шүү дээ. Тэгээ энэ номны нэг ялгаатай тал нь хэм бол энэ ерөнхийдөө түүхэн үйл явдлыг дурдаад араас нь тэр түүхэн үйл явдал болсон газрынхаа тухай дурдчих гэж. Ерөнхийдөө одоо манай номнууд төр хэд одоо Бурхан Халдун уулын тухай ярьлаа гэж зөвхөн Бурхан Халдуулт ийм болсон гэж ярьдаг байтал энэ хүн тэр газар нь очиод за Бурхан Халдун уул гэдэг нь ийм уул байна. Энд нь одоо ийм байц толгод байдаг юм байна. Ингээд яг ингээд тэр газар нь очиагүй хүн ч гэсэн яг ингээд очсон юм шиг тийм бодит сэтгэл төрүүлэхээр айгүй уншигчдад илүү ойр сэтгэл төрүүлэхээр тийм ном байгаа л та ер нь бол. Мос өдөр хэвлэлийн газрынхан бас энэ номыг бас яагаад сонгосон юм бол ялангуяа гарч байгаа ном болгон цаана нэг бодлоготой байдаг шүү дээ. За энэ номны хувьд бол ерөөхдөө бусад энэ юунуудаас арай өөр Чингис хаан гэдэг хүнийг арай өөр талаас нь харж үзсэн ерөөхдөө юм байна. Бид нар бол зөвхөн Чингис хааныг л магтан дуулаад яг шаадаг болохоос энд бол яг Чингис хаан гэж хэн байсан, хувь хүн талаас нь яг хүн гэж яг тийм зэргийн баатарлаг жанжин биш, дэлхийг байлдан дагуулсан эзэн хаан биш. Яг хувь хүн талаас ямар байсан, энэ хүнийг өнөөдөр яг яаж ойлгож хүндлээд байгаа гэдгийг бас Европын хүний нүдээр яаж ойлгож байгааг бас монголчууд бас хараасай ойлгоосай гэсэн үүднээс бол энэ номыг бол сонгож
орчуулан гаргаж байгаа. Хүнд нэг уншихад нэг өвөөжтэй ном гэж байдаг та. Нэг зарим ном ч юм уншихад ерөөсөй ойлгомжгүй ингээд хэд дахин эргүүлж харах шаардлагатай. Энэ бол нэг юм өөрөө аялж явах явцад тэмдэглээд тэрийгэ баяжуулаад явсан учраас илүү энгийн зүгээр ном уншиж байгаа гэхээсээ илүүтэй ингээд хүнтэй ярьж байгаа юм шиг юм харилцаа ямар гэж юм шиг ойлгоход маш амархан тийм ерөөдөө уншигчдын маш их сонирхолтой нэг уншаад эхлэхэд бол дор нь ингээд цааш нь хөтлөөд аваа явчихад тийм сонирхолтой ном байна. Бид нар бол ерөөдөө нэг хөвшмөл чиг хандлагаас бол арай өөр тал руу тэхгүй бол ерөөдөө одоо хүмүүсийн донд нэг тогтцсон ойлголтоор л яваад тэ түүхийн номнууд бол нэг ном аваад үзэхэд ижлэх ингээд 10 хэд ном үзэхэд бүгд ижлэх юм байна. Тэднээс арай өөр шинэ үзэл хандлага гэж юу байдгийг яг одоо түүхийг дан ганц түүх чигээр нь бичих юм уу эсвэл арай өөр бусад зүйлсүүдэд нийлүүлээд те байгалийн шинжлэх ухаан ч юм иймэрхүү зүйлсүүдэд нийлээд юм арай шинэлэг талаас нь илүү гарч ирж байгаа ном зохимол бүтээлүүдийг одоо орчуулж хүргэх өөрсдөө бас хийхийг бол төлөвлөж байгаа. Арай зөвхөн аливаа зүйлийг нэг талаас нь биш нөгөө талаас нь илүү харуулах зорилготойгоор ерөөдөө бол бүтээлүүдээр л ажиллаж байгаа. Ямарсан хамгийн сүүлд гаргасан энэ ном бол сэтгэл хөдлөм дүрсгэл бүхий сонирхолтой бас гайхамшигтлаа бичлэгтэй гэж одоо Guardian сайтад энийг бас онцлсан байгаа тийм. Тэгэхээр маш тийм гоё сонирхолтой үйл явдлуудыг уншаарай гэж үзэгчдэд уриалах байлаа. За тийм ерөөхдөө хөвшмөл болсон нэг зүйлээс биш яг шал өөр өнцгөөс яг Монголын Чингис хаан гэж яг хэн байсан бэ? Энэ хүнийтэй холбоотой дүүхэн газар нутаг гэж яг хаана ямар нутаг байгаад байгаа юм бэ? Тэр газар нь хэдийгээр аялаад очиж чадахгүй ч гэсэн энэ номыг унснараа бараг тэр газараа очсон юм шиг тийм гүн сэтгэл төрүүлэхөөс байж чадах байхаа гэдэгт бол итгэлтэй. Тэгээд энэ номыг бол сонгож уншаарай гэж уриалмаар байна. За тэгэхээр түүхийн мэдлэгээ илүү өргөжүүлж олон шинэ мэдлэг мэдээлэл олж авахыг хүсдэг үзэгч уншигчид маань Мосодор хэвлэлийн газрын түүхийн редакцээс эрхлэн гаргасан Жоминий Чингис хаан гэсэн энэ номтой үзэгчтэйгээ танилцахыг урьж байна. Таны мэддэг Чингис хаанаас бас өөр одоо мэдлэг мэдээллийг энэ ном танд хүргэх болно. Энэ ном энэ 7 өдрөөс эхлэн худалдаанд ирсэн байна. Залуу шүлэгч анхтуяа бүсгүй сэтгэл хэмээх анхныхаа номын нээлтийг Интерном номын л үртгэлээ. Он удаан жил сэтгэл зүрхэндээ баримтаглаж нутаг ус, их орон, эзэн Чингис, агуу их түүх, өвөг дээдс, аав ээжийн илбэрэл хайр, хань үрийн инэрэлт зөөлөн сэтгэлийн мөр бадууд нь түүний номонд оржээ. Энэхүү номонд хэнийгч дуурайгаагүй сэтгэлийн ухаарал, бүсгүй нэндийн ертөнцийн гигийн эмзэглэл, сэтгэлийн зоргоор урсаж тэрэлсэн шүлгүүд нь үзэгч таны өмнө дэлгэгдэж байна. Гэгээн бүхэн цугларсан гэрэлт номын минь үйл ажиллагаанд ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сансрын хөхтэй алтан туяа миний би бүсгүй сэтгэл номынхоо хураар та бүхэндээ уулзсан учраас мэдээ туйлын их аз жаргалтай байна. Бүсгүй сэтгэл номоо ерөнхийдөө бүсгүй хүний ариун нандин, их бүрийн холбоо, инрэл хайр, үр хүүхдийн дотоод гэгээн сэтгэл, цагаахан үйл хэргийн талаар сэтгэн бодоод бүсгүй сэтгэл нэрийг нэрлсэн байгаа. Энэхүү ном маань ингээд та бүхний гар дээр, мотор дээр ингэж хурж буй туйлын их талархууштай байна. Ороод 3 одоо сайхан уян үлдсэн байвал тэр хүмүүсийн үр өдөм хойж үлдэх одоо мөрөн цагаан нэр нь бүтэн үлддэг гэж манай монголчууд бэлгшээж ярьдаг. За энэ 3 буйныг бол та бүхэн надад хэлбэрт мэдж байгаа. Үр өдмөн буюу үр хөвтэй үлдэх. За ном тэ одоо бүтээх. За 3-т нь бол мод суулгах гэж байгаа. Тэгэхээр мод суулгах гэдгээр төлөвлөж ямар нэгэн буйныг л одоо хэрэг үлдэхийг бэлгшээж манай монголчууд эртнээс өөр тэр өмнөг үеэс Чингис хааны үеэс агуу их өвд эдсэн үеэс ингэж боломжилж сургаж ирсэн ийм сайхан заншилтай нандин ухаадаг урхамдаг тэнгэрлэг арт хүн байдгийг. Тэгээ өнөөдрийн бидний энэ Тавсрангийн алтан туяа дүүгийн маань бүсгүй сэтгэл гэдэг энэ номын баяр болоод одоо энэ 3 буйны хамгийн дээд буян болох ном бүтээх буйны одоо нэг байгаад миний бие туйлын баяртай байгаамаа. Аав гэдэг хүмүүн агуу хүчрхэр нэгэн алтан дэлхий дээр дааж алдрыг нь тунхаглах нь ховор, эцэг гэдэг хүмүүн эренгийн баатарлаг нэгэн энхэн хорвоо дээр дааж энэрэн хайрлах нь ховор. Хатан ширүүн болгонтой нүүрт болж хатан зөргөөр бүхнийг даван туулсан миний л ээж, миний л бахархал. Хайр тонгор ээжийнхээ буйнаар хосгүй сайхныг идэж явснаас бус хоосон хонож хогдож үзээгүй. Энэхүү бүсгүй сэтгэл ном та бүхний мотор дээр хүрэхэд гүн тусалцаа үзүүлсэн соёлын тэргүүний ажилтны намбарын түр бахтай гүн таларгалыг хэрэглэе. Мөн үргэлж
хүний ард байж энэ номыг гаргахад тусалж дэгдсэн гэр бүл, ах トゥ, анд найз болон ээждээ энэ хорвоод намайг төрүүлжсэн ээждээ баярлалаа гэж хэлье. Бүсгүй сэтгэл ном нь бүсгүй сэтгэл, бүсгүй ухаарал, бүсгүй эмзэглэл гэсэн 3 бүлгээс бүрджээ. Сэтгэл зүрхний таны ертөнцид нэгийг бодогдуулан уншихад амттай шүлгийн ном таны гар дээр хүрч байна. Номын ертөнц нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан үзэгч уншигч та бүхэндээ баярлалаа. Гой ном уншихаар сэтгэл сэрэгдэг гэдэг. Тэгэхээр энэ дагуу интерном номын дэлгүүрийнхэн зуны турш бас ном уншихыг уриалсан энэ үйл ажиллагаа явуулдаг. 100 унших номоо та бүхэн интерном номын дэлгүүрээс бэлдээрэй гэж уриалж байна. Ингээд эх 7 өнөөхөө яг энэ цаг мөчид олон гоё мэдээлэлтэй эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.